коллектив дээр бол хүн төрөлхтний уугуул иргэдийн эсрэг хийсэн том хэтлагч болсон, боолчлолч болсон, янз янзын юм болсон. Тэгээд одоо зохиолчийн чадвар юм л да. Маш сайн төлөвлөж бэлэглүүд их нарийн тооцож ингэж гаргаж ирж байна. Аюур зан зохиолч нөгөө бахархаж олмоор зүйлсгээд шүлгэдэг шүү дээ, тийм. Тэр шүлэг дээр цагаа олж баавгай тууж байгаа юмснараа бахархаж олмоор. Ерөөсөө тэр чигтээ нохойг дүрсэлж байгаа ч гэсэн тэр боолчлолын үеиг бол нэвт харагдуулдаг. Яаж гаршуулж авч байгаа нь тэрнийг нэг олзолж ирээд нэг пүнзэнд хорчиж байгаа юм л да. Үлсгүүл тий. Үлсгэн бүр султаад ирэхээр нь яг өхүүлэхгүй жоохон олог. Буцаад үлсгэн хэд би энэ хүмүүсийн үгэнд л орохгүй бол энэ пүнзнээс гарч чадахгүй байна гэдгээ ухаартал нь тэнд байлгана. Өдрийн мэндийг хүргэе. Игэл 91.1 радиогоос бэлтгэн хүргэдэг Игэл Book подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За мөн өнөөдөр цэргийн баяр болж байгаа. Тэгээд мөн нийт ирчүүддээ те бүгдэнд нь бас цэргийн баярын мэндийг хүргэе. Тэгээд энэ өдөр бид нэр Америкийн одоо сонгодог зохиолч Уильям Волкнерийн одоо Go Down Moses буюу буугаад ирэх Мосе хэмээх номыг бас онцлон ярихаар болсон. За энэ хүү одоо Мета Армоны гол цөм нь бас одоо Баавгай тууж гэж одоо сонгодог бүтээл байдаг. Тэгээд Баавгай туужийн одоо агуулга руу илүүтэй бас орж ярина. Тэгээд дээр нь бас тухайн одоо Баавгай туужийн орчин ахуй өрнөдөг тэр одоо Миссипи нутгийн ой мод те. За тэгээд тэр анчин эрс нөгөөтэйгүр би эр хүн тэр одоо эр хүний мөн чанар хэрхэн бий болдог, би хүн хэрхэн төлөвшдөг гэдгийг бол одоо тэр Баавгай тууж дээр бол маш сайн гаргаж ирж харуулж өгсөн байдаг. Нөгөө талаар хүн байгаль хоорондын бас тэр харилцааны онцлогийг ч бас одоо нарийн сайн үзүүлж гаргасан байгаа. Тэгээ тэр утгаараа ч бас монголчуудад сэдвэн зохиолын сэдв илүү ойр. За дээр нь эрэгтэй хүний тухай те одоо тэр сэдв бас хөндөгдөж гарах учраас бас Волкнерийн буугаад ирэх Мосе хэмээх номыг онцлсан. За энд бол аюур заны одоо орчуулсан Баавгай тууж, өвгөд цутглаа хэвээ намар гэд одоо өгүүлэг туужууд. За мөн Сүхбаатар руу орчуулсан гал голомт хар өнгийн инээд гэд өгүүлэг тууж. За мөн ийм л явдал болсон юм да гэдгийг Сүхбаатар руу орчуулсан баг. За тэгээд мөн хар өнгийн инээд гэд Цэрэн бонцгийн Цэнгэлгаан бас дун хөргүүлсэн бүтээлүүд нь одоо энэ дотор багтсан байдаг. Тэгээд энэ ном бол одоо Мета Армоны эхлэл үүслийг бол одоо үндсийг тавьсан, уран зохиол тавьсан тийм бүтээл гэж одоо үнэлэгддэг байгаа. За нөгөө талаар бол Мета Армон гэхээр тус тусд нь одоо өгүүлэлгүүдийг нэгэн сэдвт ангидаж хурааж өөрөө уншиж болно. За мөн бүхэлд нь хооронд нь ингэж одоо уялдуулж холбоож Армоны дайтай нэг тийм цогт санааг бас гаргаж ирж болдог байгаа. За тэгээд өнөөдөр энэ номыг онцлон ярилцахаар яруу найрагч, за эмч Төв Бямсврэнгэ бас ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Өрсөнд өрсөн явдалд баярлалаа. Төв маань сая өчигдөр жижигүрт гараад ажиллаа дуусгаал ирж байна те. Тий, өнөөдөр жижигүрээс буугаад тэгэл наашаа шууд Төв аймгийн 100 мод тос. Тий. 100 мод Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт. Эрчим тэмчилгээний эмч хийгээд одоо 3 жил болж байна. Тэсгэний тасагт ажилладаг. Тэгээ бас подкастт маань оролцох гайдуулсан гэд Улаанбаатар руу орж ирсэн, нийслэл рүү орж ирсэн байгаа тий. За, хоёлаа энэ бүтээлийн тухай бас ярихаас эхлээд бас Төв Бямсврэн маань бас багада тий ер нь эсвэл энэ монголчуудын тэр нэг маагч бас нэг эртний тийм ан авлах бас зүйлүүд байгаа шүү дээ тий. Тэр тал дээр бас ямар ойлголттой явдаг байсан, түүнийг ер нь хэрхэн хардаг байсан. Зарим нь бол одоо ингээд лампны амь тасалж юм ч гэдэм үү. Тэгж ярьдаг шүү дээ тий. Ав хамрагын тухайд нууц товчоноос эхлээл монголчуудын олноороо хийдэг ав хамраг зөндөө байна л да. Одоо үндэснээс хоёр шахав. Зүгээр бүр энэ анги өрөөний тухай ярих юм бол одоо хүн бол нэг цагт модон дээр амьдардаг одоо мичний төрөл зүйл байлаа шүү дээ. Тэр үедээ бол зөвхөн үр жимсээр хооллдог. За дараа нь үр жимс ховордоод ирэхин цагт бол модноос буугаад сэг зэмээр хооллогч болж байна тийм ээ. Ягаад гэвэл тухайн үед бол анги өрөө хийж чадахгүй шүү дээ. За тэгээд
чулуун зэвсэг ингээд хөгжөөд анги өрөө хийгээд ингээд ирэхэд одоо яаж идэж тийжэл олж идэх үү, анги өрөө хийх үү гэдэгтээ яг зэрэг үүссэн нэг философик асуулт бол яаж хитрхи их анги өрөө хийхгүй байх вэ? Яаж тэр байгалийн нөөцийг хадгалах уу, байгальтай харьцах уу гэдэг бол уг нь бол философи зэрэг л үүссэн асуулт. За хүний хөгжлийн түүхэн цаг үед бас аль аль нэгээ дамгаалаад явдаг. Гэхдээ одоо орхигдсон юм байхгүй. За энэ баавгай тууж дээр бол одоо бас энэ тухайн фолкнер зохиолч бол их дэлгэрэнгүй хийсэн байдаг. Аль үед нь аав хомор анги авах уу, аль үед нь хэлтрүүлэх үү гэд үлдээдэг. За монголчууд уламжлалт ангийн соёлч гэсэн энэ бас байх. Ямар үйлрэлт ямар анги авах уу, ямар анги үлдээх үү гэд ингээд илэрхийлдэг тийм олон юм байна. Одоо миний хувьд бол анги өрөө өнтрөл хийсэн юм байхгүй. Би бол одоо малчин айлын хөхөд хонол хариулж болоо. Хонол гаргаж чадна одоо бусдаар янз бүр юм хийсэнгүү те. Энэ баавгай туужийн зохиолоос бас анх уншаад яг авч исэн мэдрэмж одоо аюур зангаа бол өөрөө орчуулаад те суухдаа тэгээ тэр анх уншиж исэн одоо тэр анх уншиж эхлээ шүн уншиж эхлээд олцоод уншиж эхлээд бүр нойрн ингээд хүрээгүйс хэрэгцэн тэгээд хүүрнэл зохиол гэж одоо ийм л юм байдаг. Ямар сони юм байдгийг ингээд одоо тэр мэдрэмж төрж исэн гэд тэгдэг шүү дээ. Чамд ус анх яг ямархуу мэдрэмж төрж исэн тэр талаараа бас хөндүүл. Аюур зан зохиолч нөгөө бахархаж олмоор зүйлсгээд шүлгэдэг шүү дээ, тий. Тэр шүлэг дээр цагаа олж баавгай туужиг унснараа бахархаж олмоор гэдэг. Тийм миний хувьд бол оюутан багтаа анх уншиж исэн. Уншаад би бол баавгай туужиг хамгийн анх уншаад шууд Америкийн түүхийг л дараа нь нэвт нэг уншиж үзсэн тэр чигтэн. Тэгээд ерөнхийдөө бол энэ одоо энэ Америк нэгдсэн улсын ард түмний бэлэгдэл зохиол байхаас одоо манайд бол Ванчин балын инженеричлуга үнэлэгдсэн ийм зохиолч байхаас их аргагүй юм бэл. Түүхэн цаг үеийн үедгэл одоо 1770 оноос 1870 он болтол Америкт үндсэндээ 3 том дайм болж байгаа. Гэтэл нэг үндэстний одоо нэг улсын 100хан жилийн дотор хийж байгаа дайн гэхэд хоорондоо шалтгаанаараа зорилгоороо одоо үзэл санаа энэ төр эрс тис баг эсрэг тесрэг гэж хэлж болохоор тийм 3 дан болоод өнгөрсөн гэтэл Монголын одоо Төв Азийн тал нутагт бол 300 жилийн хугацаанд л бидний хийж байгаа дайнууд үндсэндээ зорилгын хувьд л бараг л адилхан байгаад байдаг тийм ээ. Америкийн хувьд бол эхлээд тэр анхны 12 муж Их Британий колоничлолоос гарах. За энэ дайн болж байна. Хоёрдугаарт 1700 одоо 9810 оны хооронд шахав юм да. Охоён мөрний гатлаад нөгөө британчуудын колоничлол болж чадаагүйсэн индианчуудын уугуул газар нутгийг тонон дээрэмдэх. Тийшээс суурьшлын шинэ бүс үүсгэх. Ингээд үндсэндээ уугуул Америкчуудын эсрэг явуулсан тань. Гэтэл зорилгын хувьд нөгөө тусгаар тогтноод байгаа үндснийхээ эрх ашиг үзэл санаанаас шал өөрч юм шиг. Харин 3 дахь нь болохоор буцаад 1801 60-аас 65 оны хооронд юм уу яг идэвхтэй өрнөс нь нөгөө можууд нь хоёр хуваагдаад хоёр конфедерацлууд ингээд боолчлолын эсрэг хойд можууд нь умардуудтайгаа байлдаад ялаад үндсэндээ ингээд боолчлолыг халсан байдаг. Гэтэл гурлаа их эсрэг тесрэг байгаа ч тийм. Колони түүх үе байгаа тийм. Гэтэл фолкнер зохиолч бол зөвхөн өвгөд буугаад Ричмосыг Хомс романаараа дамжуулаад ерөөдөө Америкийн тэр 100 жилийн түүхийг нэвт өгүүлээд гэхдээ мэдээж одоо аль аль талын тийм шүүмжилсэн өгөөсгсөн бухимдсан өнгө аясааж гаргасан аль аль талын өмгөөлсөн хамгаалсан өнгө аясааж гаргасан юм бид. Тэгээд тэрийг уншиж үзэл үнэхээр гайхаж биширсэн ер нь бол биширсэн тийм. Одоо Индиан гэл ярангууд одоо 2 4 гоо шүү дээ тий. Тэр одоо бавгай туужийн ихний үйл явдлыг хадгалсан одоо өвгөд өгүүлэлгээ тий. Одоо манай гол дүрийн залуугийн одоо тэгээд тэр нөгөө нэг юу буун байгаа шүү дээ. Тий. Бууны одоо тэр дээд өвөг эцэг ч юм уу дахиад нэг бас нэг хамтрагч өвгөн гарч ирдэг тий. Тэгээ жоохон юу ухаан санаа бас жоох юм тий. Мэдрэлийн цочмгүйтэй тэрнтэй адилхан нэг юм 2 4-үүд гарч ирээд идэг тий. Манай айк бол одоо тэр энэ одоо айкийн сэтгэлд бол одоо тэр баавгай бол одоо багаас нь бүр ингээд нэг тийм үлгэр домог шиг тий. Амтэн санагдсан генерал Компсон энтер бол одоо баг энэ ойн одоо эзэн хаан те хүмүүс өөрсдөө бол тэр ойн хажууд бол ерөөсөө ингээд хичнээн өчүүхэн те сүрдэм ой бол өөрөө хичнээн тийм амьд мөн чанартай болохыг мэдэрлээч гэдэг юм уу. Тэгээ маш тийм одоо хүчтэй агуулгууд байдаг байгалийн одоо тэр талаасаа тэгээд тэрнтэйгээ тэр харьцаж байгаа тэр амчтын одоо тэр хэлбэр отог буудлах тэнд одоо тэр домог түүх хуучаа ярихтай ёс заншил
тийм содон санагдаад идэв. Тий. Америкийн өмнөд хэсгийн Mississippi гэдэг муж одоо Хойд Америкийнхаа өмнөд хэсэгт байдаг. Тэр мужийн яг зохиомл газарт бол түүх ерөнхийдөө өрнөж байгаа юм. Ирчүүдийн их олон талын олон янзын ирчүүдийн дүр зохиолд нэг зэрэг гарч ирээд зэрэг хөгжөөд явдаг. Одоо энэ үйл явдал болохоор боолчлыг дөнгөж халсны дараа тэр хар арьснууд сүмд явдаг болоод ингээд гэхдээ бол тэр боолчлын улмөр арилаагүй. Тэгээ ийм цаг үед болж байгаа. За энэ гол дүрийн нэг Айк гэдэг буюу жинхэнэ нэр нь одоо Айсек гэдэг тийм ээ. Библийн Исаак гэдэг нэрнээс гаралтай юм хүү байгаа. Тэгээд анх одоо 11 сар яг манайхтай л адилхан л байгаа юм та. Хаа газрын ер нь бол анчид бид нар бүгдээрээ байгаль нэг учраас хүн төрлөختөн хэдэн олон үндэстэн байсан ч гэсэн үндсэндээ бол нэг цол юм л та. Тэгэхээр яг тэр нөгөө орооны үлрэлийн тэр ингээд дуусаад төллөөд тэгээд төл томроод ингээд 11 сарын сүүлээр яг их аваа хамрахтаа хошууч Дэспен манайтай өглөө гэх тий хошууч Дэспен гэдэг нэг хүний одоо эдлэн газар л явж байгаа. Тэр байгаль ямар их агуу их том тэр Америк твийг л ерөнхийдөө тэр чигтнэл биелэгдсэн болоо гэж би ойлгодог. Ямар их том бэ гэдэг тэр бол одоо энэ миний айку өөрөө тэгж хэлдэг шүү дээ. Тийм миний өвөөгийн одоо энэ хошууд Дэспен зарсан тохмын чиний газар бол миний өвөөгийн эдлэн газрын хажууд юу ч биш. Гэхдээ одоо энэ Индиан омгийн өдөртөгчийн миний өвөөд зарсан энэ газар бол энэ ойн дэргэд юу ч биш. Харьцуулшгүй агуу гэж тэгээд үндсэндээ уугуул Америкчуудын төлөөлөл болсон яг хүчил санааны хувьд бол нэг л дүр гарч байгаа юм. Энэ дээр нь Same Fathers гэдэг Индиан. Гэхдээ энэ Индиан бол өөрөө бас хувь заяаны их олон эргүүл шоглоотой дүр. Жишээ нь ээж нь бол 4.1% цагаан цустай хар арьстай эмэгтэй. За аав нь бол Индиан омгийн удирдагч гэхдээ одоо 2 настай байхад нь цагаан арьснуудад боол болгоод ээжтэй хамт ингээд зарцсан байдаг. Би яг бүр жоохон одоо зохиолч яагаад заавал тэгж бичсэн бол гэхэд ухаад үзэхээр тэр аав бол бас зүгээргүй энэ тэргээр тэнж явж байгаад бас ирсэн нэг тийм хүн байгаа тийм. Гэтэл Америкийн тэр индианчуудын эсрэг хийж исэн танд Америкчуудын талж жоохон заншлаач маягаар явж бас одоо тулалдж исэн хүмүүс нь тэр Чикасо омгийн хүмүүс их байсан байл. Тэгэхээр тэр хүн бол энэ тэндгүү явж бас их юм харсан. Тэг эцсийн мөчтөө бол угаасаа бид нар бол энэ цагаан арьснуудын төрөлтийг бол дийлэхгүй гэдгээр ухаарсан шахав тийм хүн байсан юм шиг байна. За Same Fathers бол хэдий одоо харуудын дунд боол болоод өссөн боловч одоо тэр бол одоо хамгийн ихэнд гардаг нэг Индиан бас хүн байгаа тийм ээ. Тэр хүнээс одоо тэр Индиан хэл аяллахыг өвлөж авсан, Индиан ёс заншлыг өвлөж авсан. Тэр нутгийн амийн сүнсийг л төлөөлж байгаа юм л та. Тэг ихний өвгөд гэдэг тэр бол одоо айкул заримдаа яриа гэж ойлгохгүй тий. Тэгээд ихний тэр бүлэг дээр гарч байгаа дөрүүдийг сонин тэр таны хэлдэг Бун Хогенбек гэдэг нэг дүр байгаа. Бас Индиан цустай гэвч бол цагаан арьстай хүн. Тэр хүнийг ингээд зохиол дээр ингээд дүрслэхтэй. За Хогенбек бол дөрөв алхмын цаанаа хүний буудаад ондгоо тий. 20 алхмын цаана байгаа бугайг буудаад ондгоо. Тэгээд ерөөсөө ганцхан модон дээр ийш тийшгээ цогтох боломжгүй ганц өнчин модон дээр байгаа 40-50 хэрмийг буудаад ондгоо. Хэрэлдээд баха буудаад оноогүй байгаа шүү дээ. Юу гэх ор чадварын хувьд одоо авиач чадварын хувьд бол тийм л одоо өчүүхэн тийм дорд хүн байхгүй. Гэхдээ бол одоо асар муухар одоо нэг тэрийг цаашлуулж байгаа юм л да генерал Компсон. Буун бол одоо 5 бэрийн цаадхундыг салхин дээрээс нь үнэрлж чаддаг. Тэр бол одоо нэг өсөндөө юу гэж яжилж ийн гэхээр одоо бүх юмд хадгаж явдаг, шунаж тачаадж явдаг. Тийм одоо хүн. Тэгэхээр эцэс нь одоо тэгээ нөгөөх баавгаа буун. Тэгээ буун болчихдаг. Тийм хүн тэгээд тэр бол их би зүгээр тэрийг энийг уншичаад бодож байхдаа энэ манай нийгэмд их байдаг дөрүүд юм болоо гэж. Тэр бол нэгдүгürt ямар ч үзэл санаа байхгүй. Гэхдээ тэр Same Fathers гэдэг тэр Индиан хүндээс үнэнч. Гэхдээ өөрийнх нь тэр генерал Компсондоос үнэнч. Гэхдээ энийг ингээд бодоод зүсэр хиндэж үнэнч биш. Өөрийн үзэл бодол байхгүй. Тэгээд тийм хар тэгээд үргэлж одоо манай өсвөр залуучууд ярьдаг юм да байнгын тэрэтэ явдаг юмд шунаж ингэж явдаг. Тэгээ ур чадваргүй тэгээд манай нийгэмд магадгүй ийм ирчүүд их одоо олон байдаг юм шиг сүүлийн үед олон байгаа юм шиг санагддаг. Бид нар тэгээд бас тийм хүмүүсийг янз янзаар бас нэрлэлчин зарим нь одоо жишээ нь юу мөрөдөө жоо хоржоонтой хэлхий цүнх баригчч гэдэг юм уу. Тэгээд тийм л дүр юм байгаа юм тийм. Тэгсэн арсландаа бол бас амар үнэж байгаа шүү дээ. Тийм арсландаа болж тийм. Тэр их сонио. Арслан бас арслан гэж нохооны дүр гарч байгаа юм л та. Тэгээд баавгаа тууж тэр баавгаа хэрвээ тэр Америк твээр ингээд хэрвээ бэлэгдвэл
тэр баавгаг ерөөсөө тэр агнах чухал биш байсан л да. Ягаад тэр зохиол дээр нэг удаа Айко тэгээд Сэм Фадарс хоёрт баавгаг агнах боломж бүр илт гарч ирдэг шүү дээ. Урд нь байсан яг баавгад барилж байсан нохойг нь аваад яваад өгдөг. Тэгээд Сэм Фадарс болохоор хүүгээс асуудаг. Сая бол чи ер нь л унахч байсан да. Ягаад буудаг юм бэ гэдгсэн чинь Айко буцаага Сэм Фадарс гэдэг Индианаас асуухдаа танд бас буу байсан шүү дээ. Тэгээд та яагаад буудаг юм бэ? Тэгэхээр үндсэндээ зорилго бол тэр баавга агнах биш. Тэр баавга оршин байгаа нь тэр утга учир. Тэрэнд явж ясна утга учир байсан. Буун хоогон бэк бол тэрийг ойлгох хорог юм биш. Тэр бол үнэхээр л тэр баавгаг агнах гээд байна л гэж бодсон. Тэгэл сүүлдээ биднэрт нэг манай нуус тавчаан дээр нэг юм их гоё ялгуусан нуус тавчаа их гоё эр хүний тэр эрх сүр эзэн ёсын тэрийг их гоё харуулдаг л та. Тэрэн дээр бодончор добоо мэргэн ан хийж явж байгаад тэгээд нэг анчинтай тараад ерөөсөө нөхөр шорлогдоо гэж хэлэхэд л бүх одоо ангийнхаа олцыг барьц болгоод өргөл барьц болгоод ингээд өгдөг шүү дээ тийм ээ. Тэрнээс юу харагддаг вэ? Добоо мэргэн бол энэ газрын бол гарцаагүй эзэн юм байна. Өөр хинэрч хэлүүлэхгүй, хүний амаар хэлүүлэхгүйгээр тэр бичлэлээр ингээд ил болчдөг. Гэтэл тэр баавгаг яг үнэндээ бол яг тэрэн шиг юм нэг л сумаар унахыг бол одоо жинхэнэ анчид тэр зохиол дээр гаж байгаа жинхэнэ ирчүүд бол тэрийг л ингээд хүсэж хүсэмжилж яваа уг нь бол. Гэтэл одоо тэгж чаддаг. Зүгээр бэлэгдэл талаас нь ойлгол Америк твэгч бас тэгээд тийм ялгуусан байдлаар авч болох байсан шүү дээ. Гэтэл тэгж чаддаг. Америк төв дээр бол хүн төрөлхтний уугуул иргэдийн эсрэг хийсэн том хэдлагч болсон, боолчлолч болсон, янз янзын юм болсон. Тэгээд одоо зохиолчийн чадвар юм л да. Маш сайн төлөвлөж бэлэглүүд их нарийн тооцож ингэж гаргаж ирж байна. Ах болохоор түрүү ярьж ин тэр Арслан гэдэг нохооны тухай. Гэтэл тэр Арслан гэдэг нохоог ерөөсөө олж авахын тулд тэр Сэм Фадарс хэлж байгаа бид нар ч ерөөсөө нохоол тутаад байна да. Энэ баавгаг агнах хүч тэнцэх хүчрээ авахгүй байхгүй. Тэр хоёр бол одоо хин хиндэ хүч тэнцэх гэдэг. Гэтэл тэр нохойг олж авж байгаа нь ерөөсөө тэр чихтэй нохойг дүрсэлж байгаа ч гэсэн тэр боолчлолын үеийг бол нэвт харагдуулдаг. Яаж гаршуулж авж байгаа нь тэрнийг нэг олзолж ирээд нэг пүнзэнд хорчиж байгаа юм л да. Үлсгүүл тий. Үлсгэн бүр султаан. Султаад ирэхээр нь яг өхөөлөхгүй жоохон олог нь. Буцаад үлсгэн. Хэд би энэ хүмүүсийн үгэнд л орохгүй юм бол энэ пүнзнээс гарч чадахгүй байна гэдгээ ухаартал нь тэнд байлгана. Тэгэхээр тэр бол одоо бид нар Африк твээс үе болон хөлөг онгоцоор ачиж яваад тэнд аваачаад яг тийм байдлаар боолчилсан түүхийг маш өвтэйхэн. Гэтэл Америкийн тэр том хөвөнгийн талбай, трайлингийн талбай Америк твийг бол тэр боолуудын хүчгүйгээр бол эзэмшиж тэгж өнөөдрийн Америк улс бас байх боломжгүй байсныг бол маш огт утгатай. Үнэхээр галзуулж чадсан гэж би боддог. Тэгээд Арслан ч бас өөр их сонин үйлдвэр мүлтрийн тодорхойлох боломжгүй. Том амтан байгаад байгаа шүү дээ. Тийм. Том чомтой ирлиц ч юм уу одоо юу юм хар хөх голтой гэдэг. Тийм. Тэгээ их догшин байж байгаа сүүлд нь маш амгалан болдог. Бууны дүр бол тийм Сэм Фадарсын дүр бас их сонин л доо. Одоо Сэм Фадарс бол тэр цагаан арстнууд бол Сэм Фадарсыг боол гэж үзэхгүй. Үзэхгүй. Дорд гаралтайч гэж үзэхгүй. Бүгд бол ямар нэгэн байдлаар Сэм Фадарсыг бол одоо далтын далд ухамсартай бол энэ газрын уугуул эзэн гэдгийг бол хүлээн зөвшөөрдөг. Үгэнд нордог. Өөрсдийнхөө одоо гэрт оруулахыг хүсдэг. Гэхдээ Сэм Фадарс бол тэдний гэрт ордог. Сэм Фадарс бол гэхдээ боолуудын дунд бас орохгүй. Боолуудаас тэр хүнийг мэднэ. Тийм байдаг. Сэм Фадарс ч нөгөө Жобокриг өгсний дараа ингээ ганцаараа бүр ойргоо явчихдаг, тэндээ суудаг болчихдог шүү дээ. Тэгээ Сэм Фадарс ч хамгийн гол нь тийм эртний одоо яг язгууртан тийм өдөрдөг ч гэдгийг бас амар сэрдэг. Тэгээд тэр жишээ тэр буун нөгөө нохог ингээ арслаг аваад өөрийнхөө нохоо бараг болгочихсон шүү дээ. Гэтэл Сэм Фадарс бол тэрийг бол тоохгүй өгчдөг. Яг гэвэл тэр өөрөө тийм нохоо бас маллаад ах хүн биш гэдэг ч юм уу. Тийм чанар байна тий. Зарц нарын л ажил гэж тий. Яг тэрийг бол Сэм Фадарс өөрөө хэлэхгүй байгаа юм л да. Айк тэгж ухаарч байгаа. Тий үйлдэлийг хараад. Тийм байдаг. Тэгээд яг үнэндээ бол яг зохиолын ингээд
одоо үйл явдал дээр Сэм Фадерс бол ямар ч бодит ирэх мэтлгүй юм шүү дээ. Ер нь бол өөр ингэх юу ч байхгүй. Гэхдээ одоо эд хөрөнгө байхгүй, өөр ирэх мэдэл байхгүй. Тийм тэгснээр дарахны газарт бас ажилдаг дарах юм. Гэтэл яг үндсэндээ бол одоо цагаан арснууд анх Америк төв дээр хөл тавихад бол угуул индианчууд бол хүрэл зэвсгийн үе дээр байсан. Гэтэл одоо тэр индиан бол бас цагаан арьс түүний гант автаад шүү дээ юм хийгээд байгаа. Тэгэхээр бас их зохиолчийн талаас гаргаж ирсэн сонир санаа юм болов уу гэж боддог. Одоо юу Сэм Фадерс гэд яснаас Айкийн талаар Айкийн гэд бүр би хүн одоо ингээд хэрхэн төлөвшөж тий би болж байгааг бол Айкийн дүр ингээд маш гарангаа үзүүлсэн шүү дээ. Дараа нь бол одоо тэр баавга төвчийн дараа аюур зонгоон бас орчуулсан өвгөд дэрнүүдийг тий нөө цутгалын хавийн намар гэдэг номч бүр дал мал настай болцсон тий хуучнаа өнгөрснөө олон жилийн өмнөхөө дурдж мурдаад дурсамж үүдэж мүдээ вэж идэг шүү дээ. Тэр нэг Айкийн тэр ойтой харьцах тэр ойн бүр нэг хэсэг хүртэл уусж байгаа тий. Тэгэл Сэм Фадерс тэр нэг ангийн үеийн юугаар тэр нэг зайцаар ороод харагдахгүй болчдөг баг. Одоо тэр эдлэнгээс цаашаа тэр ой нэг зайцаар Алисагийн одоо тий туулаа нөхрөө ингээд шургаад унаад орчдөг шиг нэг тийм зайцаар ороод үзэгдэхгүй болдог. Тэр нь л өөрт нь багаас нь бас нэг ич шидийн юм шиг. Тэгэл баавгаа яг тэр нэг ич шидийн домг үлгэрийнх нь тий яг гол дүрн бодит дүрн тэр нь тэгээд нэг талдаа баавгаа яг тийм дүр болсноороо бас тэр ойн одоо бэлэгдэл аврага тий хүчрэхийг тийм байцснараа бас бүгдээрээ нөгөө баавгатайгаа хөдөлтөд ан хийгээ явдаг. Тэгээд өгснийхэн дараа гинт бүгд сонирм болчихсон. Одоо яг юу хийх юм бэ тэгээ болцоочдөг ш дөрөвд нэг тий утга учраг болж байна тийм. Аливаа тийм нөөд ирэх нь одоо ан хийх нь баг утга учраг болцсон. Гайхаад ингээ бүгд чимээгүй хараа зогсоо тий ийм байдаг байжээ гэж төгсгөлт нь. Эхний Холмс романы эхний өвгөд гэдэг одоо өгүүлэлэг гэх үү тийм хэсэг дээр бол Сэм Фадерсээ яг нөгөө дотоод хүн төлөвшлийнх нь яг эхний шатыг тавьж өгч байгаа. Гэтэл Сэм Фадерс яг Сэм Айк гэдэг тэр хүүгийн одоо тэр төлөвшлийг тавьж өгч байгаа. Гэтэл Айк гэдэг хүүгийн А бол өөрөө тэр боолчлалыг одоо өмгөөлж исэн. Одоо юу гэх юм боолчлалыг халахыг эсэргүүцэж исэн. Тэр талд тулалдж байсан тийм хүн байдаг. Одоо тэд бол боолыг эзэд гэсэн үг шүү дээ гэр бүлээр угсаа залгамжсан тэр Макаслин гэдэг овгийнхан. Гэтэл зохиолын эхний бүлэг дээр бол Сэм Фадерсийн оюун санааны хувьд бол Айсак хүүгийн оюун санааны хувьд бол аав нь Сэм Фадерс байдаг. Дагуулж өгн туулаа агнахаас эхлээд бүх юмыг зааж нэг их гоё юм байдаг. Нэг ан хийж агаад тэгээд за бууга өргөөрэй. За бэлдээрэй гэдгсэн чинь Айсак асуудаг шүү дээ. Энүүгээр угаасаа бууга ирэхгүй та мэдчихэж байгаа шүү дээ. Яагаад надаар буу өргүүлээд байгаа юм гэсэн чинь ан ирэхгүй бол буцаа замгаа яаж буулгах гэж зааж өгч байгаа маа гэдэг. Тэгээд бүх тэрүүгээр дамжуулаад тийм хүн болгох төлөвшлийг нь тавьж өгсөөр байгаа. Гэтэ зөвхөн тэр ингээд Айк хүүг ингээд онцгойлоод байгаа юм шиг. Тэр авга бас Макаслан байгаа шүү дээ. Тэр нь бас анх тэр том буугыг ингээд харуулад ингээд одоо энэ бол өвгд эдс тийм ээ. Бидний өвгд эдс гэж харуулж идэг. Зүгээр тэрийг одоо тэр хүн яаж хүлээж авч ийн, Айк хүү яаж хүлээж авч ийн гэдэг бас өөр тийм ээ. Бусад одоо тэр буун бусад хүмүүст бол тэр буугыг бол харуулахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр Сэм бол өөрөө нэгдүгээр үр хүүхэд гэр бүлгүй. Гэтэл одоо Сэм Фадерст ёс суртахууны хувьд бол залгамжлагч хэрэгтэй. Үжил санааны хувьд залгамжлагч хэрэгтэй. Тэрүүгээрээ одоо тэр Айк хүүг сонгож Айк хүүч тэрийг маш сайн одоо ойлгож авч одоо бүр энэ дотоод сэтгэлийнхээ төвшөнд дараагийн Сэм Фадерс болж хүмүүжиж байгаа дараагийн бүлэг дээр ихтэл зохиолын төгсгөлд бол нэг жоохон эмгэнэлтэй юм нь бол өөрөө яг Сэм Фадерс юм. Яг зохиол эхлэхээс Сэм Фадерс ямар байранд байсан өөрөө төгсгөлд нь яг тийм байранд очсон байж байгаа. Тэгээ нөгөө яг тэр бухтай одоо нөгөө сайн байна уу өвгд ийдсэн минь гэл дараа нөгөө явсныхан дараа хэлж байгаа шүү дээ араас нь буугын. Тэгэл яг тэр эхэлж байгаа үед ч юм уу одоо ингэ тэр ойг одоо Сэм Фадерс бол Айка өөрөө ингэ хүү бол жалхуу бол те энэ ойг одоо хайрлна ой нэг хэсэг одоо бүр ингээд болж чадна гэдэгт нь бас итгээд байна шүү дээ тийм итгэж тэгэж Айку яг чаддаг л да одоо нэг дундах нэг бүлэг байдаг тэр бүлэг бол одоо ер нь бол их хурц тэр Айсаку одоо тодорхой хэмжээний газраас өв залгамжлага хэрэгтэй гэхдээ бол одоо өвөг Макаслинууд нь тэр бооллуудаа их одоо хүчирхээлэл үлдчихсэн одоо эмгтэй болоо жирэмсэн болгоо төгтрүүлээд гэхдээ тэр эмгтэй болгоон дахиад эмгтэй хөхтийг жирэмсэн болгож байсан. Энэ төр гэсэн тийм маш үндсэндээ ёс суртахууны ялцралд орсон, доройтолд орсон тэрийг таньж мэдээд за гэтэл одоо
тэр ёс суртахууны хүлийн зөвшөөрч чадахгүй. Тэгээ сэтгэл дотроо тэгтэл Сэм тэр мөчид Сэм Фадерсыг ойлгоод Сэм Фадерс яагаад Макаслины байшин дотор орж ирээгүй вэ гэдгийг ойлгоод. Гэтэл Сэм Фадерс бол тэрийг харж байгаа. Тэгээд үндсэндээ ёс суртахууны шийдвэр гаргаад тэр газрын тэр өвлөх хэрэгээсээ ингээд татгалзаад явж байгаа юм л да. Энэ зохиолын маш гоё хэсэг. Үндсэндээ хүн яг хуулийн хэм хэмжээнд дор амьдрах уу эсвэл ёс суртахууны хэм хэмжээнд дор амьдрах уу гэдгээс сонголт хийж чадчих байгаа гахалт. Гэтэл одоо юу гэдэг тэр боолтой тэгж харьцах боол эзэмших индиан хүнийг алах хуухыг хуулах ч юм тухайн цагийнхаа хуулиар бол гэмт хэрэг биш. Гэхдээ ёс суртахууны хувьд бол энэ бол хүн төрлөختөө одоо Homo sapiens үүссэн цагаас эхлээл энэ бол гэмт хэрэг байсан. Эмэрэл хутамшиг байсан. Тэгэхээр яаж одоо ялцралд орж ийн гэдгийг харуулсан. Тэгээд одоо энэ Фолкнер зохиолчийг би одоо их айхтар хүн монголчууд нэг айхтар хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд одоо гэж бодож явдаг энэ хүүгийн бүтэн нэр бол Айсек буюу одоо хуучин гэрээний Исаак гэдэг нэр л дээ. Гэтэл Исаак бол хуучин гэрээн дээр Авраамийн хүү шүү дээ. Гэтэл одоо боолчлалыг халсан Америкт халсан тэр иргэний дайныг Америкийн хүйтэн дайн гэж ярьдаг тийм ээ. Тэр дайныг хийж боолчлалыг халсан хүн бол Абрахам Линкольн. Гэтэл Абрахам Линкольн тэр боолчлалыг хүмүүнлэг үзлээ гаргаж ирж боолчлалыг халж Америк твэгдэж Америкийн тэр нэгдсэн улсын одоо өнөөгийн энэ суур болсон фундамент болсон үзэл санааг гаргаж ирснээрээ үндсэндээ тэр хүү болох Исаакийн хүртэл нүд нэгдэж шал өөр ёс суртахууны төвшөнд очиж штэ тийм аврал хүртэж байна. Тэгээ гайхалт энийг анханаас нь ингэж тооцож бичнэ тэр холбож. Ер нь бол хүүрнэл зохиол бичих бол маш сайн төлөвлөлт их нарийн тооцоо юм байна л гэж ойлгодог болсон. Тэгээ бас айгүй гоё тийм юу хөнгөн маш хоржонтой хэсгүүд бас их байдаг штэ тий. Яав нэг буун нөгөө нэг тэр хоёрыг харсан нөгөө том буугыг харсан тий. Гэтэл нөгөө бусад анчид ерөөсөө олж үзээгүй. Тэгээд бууны айгүй юм мангар том 12 салаа ивэртэй өстө мангар бууг байсан л чинь тий компсон ч илүү энэ жилээ нэг нөгөө бухан туул бутсан байдаг шүү дээ. Тэдлэнгийн бяруулаа чиний харсан буугч нэгс нөгөөх нь уурлал хамг өөрсдийг нь бүгдийг нь хараа загнаал буу муугаа шидэл тэг хараал ирүүлээ юу гарч дуусгадаг ч гэдэг үлээ. Буун уурлаа би гарцаагүй тийм бууг харсан гэл. Буу нь бол тэр 14 салаа ивэртэй гэдгээр хүртэл бууны ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Бууг бол ерөнхийдөө одоо мэдгүй байгаль тэр хэдэн салаа ивэртэй гэдэг юм тийм ээ. Гэхдээ ер нь бол нэг юмны дээд хэмжүүр гэж байдаг шүү дээ. Бид нар нэг юмыг үе болон 70 давхар энэ гэл ингээл юм нэг олныг хэмждэг. Яг 12 салаа ивэртэй буугал гэвэл одоо тэр хүний одоо чанар авах гэдэг 14 салаа ивэртэй гэхээр тэр нэг харсан юм болгоно ингээл тэрэндээ шонж тэрэндээ гайхширч явдаг тийм хүн байгаа. Буу нь бол тэр буугыг бол үнэхээр алж мэддэг. Буунд бол тэр байгалыг одоо тэр байгалаар төлөөлүүлж байгаа тэр эх орныг тэр хайрлах тэр нутаг усыг хайрлах тийм сэтгэл даанч заяагаагүй тийм тэр энэ зохиол дээр ямар ч эсрэг төр гардгүй л дээ. Гэхдээ одоо хэрвээ харгалдуулж бодох юм бол одоо Айсек Айкогийн яг эсрэг төр бол буу хогон бик юм байна. Тэгээ нэг талаар төгсгөлийн тэр хэсэг бас их сонин штэ. Тэгээ бас яг гэхдээ бууныг ингээд айгу тэгж бодоод байлаа ч гэсэн айгу буун өөрөө зохиолдоо бүр айгу их байр суурь. Тэгээ байр суурь үзэл. Дандаа төгсгөлийн холбоос баавгагийн алсан. Баавгаг буун алсан. Буун дээр бүр гарцсан ингээ бүр тэр орооцолтоо тэр нөгөө баавгатай хүз баавгаг агнж байгаа хэсэг бол бүр хүлээж тэ хизээ болох нь уу гэд уншиж явж бүр киноны одоо сая нөгөө Save King Thompson тулаан гэдэг амар юу үзлээ гэдэг шиг бас тэгэл эвгүй шүү дээ. Бүр дээр мотцсон ингээ дээрээс нь хутгаа далайгаа баавгааны тий хажуунаас нь нохооноо зурц арслан баавгыг нь баццсан тий дараа нь бүр тэр чинь өөрөөсөө нийлжээж ам амын тавилдаг тий. Зохиолын турш ерөөсөө айк хүл ерөөсөө энэ баавгыг алхаж зориулагдсан хүн юм шиг л тий. Бичиж явсаар сүүлд тэр нэг юунаас ч айдгүй сохоор илжгээ айк хүл тий луусыг айк хүд энэ тэр онуулаад ерөөсөө тэр айк хүүгийн ан юм шиг л байдаг. Гэхдээ хүсвэл айк бол тэр багаг бол алж чадах л байсан. Гэхдээ одоо тэрийг буун алж байгаа нь өөрөө зохиолын нэг хоржоонтой тийм тал төгсгөл. Тэр дараа нь тэр баавгай арсыг ингээд өвчөөд үтсэн чи махан дотроос нь 50 хэдэн сум төрөлгүүрийн тий янз бүр юм гарсан. Энэ тий энийг их тийм гутамшигтай байдлаар л тэр миний хувьд бол санагддаг л та тэр баавгайг юм нэр төртэй тулаанд ялаагүй юм шиг. Агталтаасаа Seven Kingdoms гэрэл тэнд бол тулаан бол яг
яг шудраг өрнөл шудраг дуусчих. Бодит. Энд бол яг өмнө нь тэгээд хутга дүрээд алуул алчгаар хүмүүс тэр багыг ангижгаар хүмүүс бол зөндөөл байсан баг. Зүгээр буудаад алчгаарч хүмүүс зөндөөл байсан баг. Одоо юу гэдэг амьдрал дээр бүү нь одоо даанч одоо дотроо би бааваг агнах нь зөвөө буруу юу гэж дэнсэлж чаддаг хүн биш юм. Сүүлд нь тэгээд нэг буугаа шидэл бүгд минийх гэл ойрлоо гэж идэв чинь тэрний модны тийм. Тэгэхээр тэр хэрэм нь ерөөсөө нэг мод л байгаа юм л да. Тэгээд тэр хэрэм дээр 30-40 тэр модон дээр 30-40 хэрэм байгаа. Тэрийг доороос нь замбраг бол хэрэгтэй. Модны хөдөлгөөд орсон юм шиг. Ерөөс нүдэн ханаад буудахад л нэг хэрэм онохоор л тийм л газар ерөөсөө 2-2 бууг л тэгэл ерөөсөө олгойлсараа хийгдэл хайчих. Тэрүүрээ зохиолч одоо буу нь бол ер нь бол угаасаа ханчин хүн биш л маш зөв хорж юм байна тий. Тэгээ сүүлд нь тэр цутгалын хавийн намар дээр ч гэсэн сүүлд нь нэг юу одоо гидсэндээ урагтай тий. Тийм согоо унгац гэдэг шүү дээ одоо. Тийм бас юунуудыг имэлүүдийг тэгээд энэ байгальтайгаа ер нь хүн өөрөө харьцна гэдэг чи байгаль гэдэг бол одоо үнэхээр тийм давагдшгүй дийлдэшгүй одоо маш том сүрхүч байна шүү дээ тий. Баавга идеалагдсан ч гэсэн тэр сүрлэг ой таагуул хിവэрэ байж л байгаа. Гэтэл хөгжил гэдэг зүйл тэр ой модыг цагаалах тий. Тэгээд одоо тэр сүхийн дуу одоо ойрцсон энэ хөвч рүү сүлд нь одоо генерал Компсон ч өөрөө ирэхээ болсон. Яагаад анд явахгүй болсныг ингээл сүл тэр айки ухаарлан тэрч бас амар байдаг шүү дээ. Тэгээд зохиолч их гоё бичсэн байдгийн талаар бас. Альва одоо газар нутгийг эзэмшиж болно. Одоо дээр нь байгаа ямар ч соёл иргэншлийг одоо хүч төрөмгийлдэг ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар өөр ингээд соёл иргэншлэр эзэмшиж болно. Одоо монголчууд бас зөндөө олон соёл иргэншлэлээр очиж эзэн суус хүмүүс шүү дээ. Гэтэ монголчуудын философи одоо тэр түүх бол яг энэ зохиол дээр өгүүлэгдэж байгаагаас бол яг тийс өөр. Энэ зохиол дээр бол зохиолч юу илэрхийлэхийг зорьсон бэ гэвэл тэр Сэм Фадерсын дүрэн дээр би боддог вэ гэвэл тэр очиж дээр нь байгаа юу ч өөрчилж эзэмшиж болно. Гэхдээ эцсийн мөчөд байгалыг бол өөрчилж чадсан. Байгаль дэлхий бол өөрөө тогтон юм байгаа зүйл. Тэрэнд бол хүн зүгээр тэрэнд одоо уусаж нэгднэх нь хаашаа юм. Тэрнтэй ингээд эвсэлт зохицолдож л амьдарч чадна. Сэм Фадерсын бол магадгүй үр зүрхнийх нь хүсэл бол одоо нэгэнт индианууд одоо байхгүй бол чинь тийм ээ. Энэ хүмүүс одоо тэгж ингэж энэ байгальтай харьцаж үлдэж чадах уу гэдэг тийм гомдлын мөр гэж ярьдаг монголчууд тийм юм байсан баг. Айгч тэрийг үзэл санааг нь залгамжлаад явдаг. Одоо буун шиг одоо тэр баагааг алж байгаа юу гэдэг юм тийм ээ. Тэр хүмүүс бол үндсэндээ бол хүчээр л тэрийг авч ин л да. Тэрийг зохиолын төгсгөлийн тэр бас их хорж байна те. Ингээд одоо юу гэдэг юм. Яг баавга тууж байгаа төгсгөлд энэ төр одоо маш цутгалын хавийн намар дээр ихэд тэр ойг ингээд олон жил ингээд цагаараад 4 бээр явдаг байсан газар 70 бээр явж гин гэхээр маш их хэмжээний ой цагаалсан байна. Гэтэл тэрийг гол дүрийн одоо айгүй юу гэж хуурж ийн гэхээр энэ ой ерөөс огч жижигрээгүй зүгээр л дотгошоо хомигдох тусмаа илүү нэгт болж үдээ гэж санагдлаа гэж. Тэгэхээр үндсэндээ тэр эцсийн мөчөд байгальтай ойлголцоогүй юм шүү гэдэг санааг бас. Зүгээр л харах өнгөн дээр одоо эзэмшиж байгаа юм шиг боловч. Нөгөө талаар нөгөө талбай хэмжээ хомигдох тусам бас ан амьтад бас цөөрл биш шүү дээ. Тэрийг бас яг өөрийнхөө тэр бас нэг насны туулж байгаа он цагийн тий жамын нөгөө нэг зүйлтэй бас харгалдуулж гаргаж ирэх. Айгүй олон тийм дам санаанууд байдаг. Айлын маш том санаанууд байдаг. Тэгээд хамгийн гол нь энэ юуны дүрийг бас Арслангийн дүрийг ерөнхийдөө баавгатай бас харгалдуулж яриул. Чи бас онцлогийг хэр ойлгоё. Тэр хоёр бол одоо хамгийн гол хоёр содон одоо бас бүрдүүлэгч хүч байгаад байгаа шүү дээ тий. Мэдээж бол бэлгэдлийн талаар бол өгүүлсэн. Баавгыг ер нь өөрийг нь бас юу гэж баавгай бол ингээд бүр нэг өгшгүй юм шиг сүултэн тэр би минийсэн тийм олон сум олж ин тий ерөөс өгдөггүй сонин. Тийм би баавгаг ойлгохтой бол тэр твийг хөгшин бэн гэдэг тэр чинь бүр өөрийг нь нэртэй баавгай бүр. Ер нь бол зохиолчоос их муухан баг буунасаа илүү маш хөгжилтэй байдлаар өгөөтэй хэлдэг. Хөгшин бэн ч өөрийгөө хөгшин бэн гэдэг нэртэйгээ мэдэх юм бол нэг их нэрийг олохгүй байсан. Тэгэхээр тэр бол их асар их хүндлэлийг хүлээсэн тийм баавгай. Тэр одоо Хойд Америк тэр төв бол одоо хэрвээ бэлэгцэн гэж үзвэл одоо ямар асар удам ямар том блэ гэдгийг л яаж байгаа юм л
та. Тэгээд баавга чинь бас их ухаалаг амьд шүү. Ангаас ир тэр баавгыг алсан чи тэр бүр баг хичнээн тусганы хүмүүс чинь харах гэж цуглаж цугласан. Тэр чинь сүултээ үзэгчтэй болоод маш олон үзэгчтэй. Зарим хүмүүс шууд нөгөө өртөөний дэлгүүрээс шууд ангийн хүрм тэгээд гутал хоёр аваад тэгээд шууд бууч байхгүй шууд ирсэн. Юусе үзэх гэж угаасаа буу авахгүй байгаа нь угаасаа би бол тэр баавгыг бодохгүй гэдгээ ойлгоцсон тийм хүмүүс төрөлөрж үзэж штэ тэгээд тийм их хэмжээний алдартай болсон. Зохиолыг бас чимэн тэгээ зохиол дээрээс их гой юмнууд гарч ирнэ тэр. Ягаад бас тэр бүүнийг би миний хувьдаа тэгж жоохон жигшээд энэ тэр Sam Fathers энтрийг хүндэлдэг бай гэхээр тэр нэг хоорондоо ярьж байгаа стер гэдгийг үхлээс ч илүү хаслантай зүйл бол нэр төргөө амьдрах явдал гэж. Би бол одоо зохиолыг хэрвээ гэж бодвол одоо зохиолч болыг маш цаашгаа айгүй олон юм лайн нэгдэж явж шүү дээ тийм ээ төсөөллийн. Тэр гол дотор илжигнээсээ Sam Fathers унаагүй байсан бол ер нь буунаар тэр баавгыг хаалуулахгүй байсан байх. Ер нь бол тэр талаараа Sam Fathers бол их зайлтай хүн. Жишээ нь тэр 12 салаа өртөө өвөг тууштай гардаг. Тэрнээс бол бусад анчтыг бол үнэхээр чадварлаг төрүүлж худлаа ирэхгүй байгаа тий. Тэр их холуур тойрон буцаад хэвтэртэй ирнэ энэ төргээд үнэн юм ярьж байгаа мөртлөө эвтэйхэн холдуулаад явуулдаг. Гэхдээ Sam Fathers дотроо бол бууг буцаад хаана ирэхийг мэдчихэж байгаа. Тэрийг IQ-г дагуулж чад харуулж байгаа энэ төрөөс бол. Тэгэхээр хэрвээ Sam Fathers-ийн бийг энд муудаж тэгж гол дотор унааг өнтер байсан бол ер нь яаж игээд арга болох байсан байх гэж боддог. Тэгээд яаж хэрхэн одоо тийм үйл гаргасан ч юм уу түүнээсээ илүүтэй бас нэг юм санаа байгаа шүү дээ. Бодлоор одоо туулах тэгээд дурсах ухамсарт чинь үнэхээр тэр Sam Fathers ч гэсэн дараа нь өвгөн болцсон одоо өнгөрцөн байгаа шүү дээ тий. Sam Fathers ч тэр одоо тэр Арслан гэд зүйлт нь бас гизээ өвдөлтөөс шархнаас болоод өнгөрчин тий. Арслан ш тэр баавгаш тэр ингээл хаана ихтэй газар дор хөдөлгөөнд мөнхөд оршиж одоо ингээд амьд байгаа тэндээ анх хавраг хомрог тий дахиад л эхэлсэн ингээ хөөцөлтөд үргэлжлээд жамбал хойргороо явж байгаа. Тийм одоо амьдрал бол үнэхээр тийм үнцэнтэй юу амьдрал байдаг мэддэг. Үнэхээр хүчрхэг битсэн тийм санаанууд. Тийм монголчууд бас уншихад их ойрхон. Одоо тэр нэг ойн дунд ан хийгээ явж байгаа тэр ирчүүдийн ахуй амьдрал бол Монгол уг нь бол одоо уугуул монгол ирчүүдийн зан ёс суртахуун зантай бол их харилцаа. Тэгэхээр бид нар бол нийхийг ахтар соёлын ялгаа гарч төөрөлдөд байхгүй болов гэж боддог. Тэр хоржоонтой юм баавгаг агнах тэр ан дуусаад Sam Fathers-ийн ч бие муудаад тэгээд үндсэндээ тэр Арслан гээд хар нохооны ч бие муудаад тэг хэцүү байдалд ороход тэр буун гээд одоо цагаан арстны бэлэгдэж байгаа дүрл юм л та. Тэр дүр бол ерөөсөө тэр Арслан гэл одоо гялс үзүүлээл эдгэж авах гал юмч дуудаал. Гэтэл цаана нь бол бүхлөтмас хүний бие муудаж байгаа шүү дээ. Тэгтээ тэрийг одоо хоржоонтойгоор би бол тэгж боддгийг. Одоо тэр Охойо мөрний гатлаад Апачи нур өнтрийг даваад индианчуудаа уугуул газрыг дээрэмсэн тэр анхны 12 мужийн тэр одоо нэгц улсын анхны дан одоо дотоодын анхны дан тэр чи одоо уугуул индианчууд итгэж хомроглоо устгаад 2 удаа ч ялагдсан л та. Тэгээ 3 дахь тэр нь бүр нэлээд яргалах маягтай. Одоо өөр өдмөр дан болоод дуусдаг. Тэгээд тэгсэн мөртлөө тэгж одоо нэг бүлэг ард түмний одоо эрхийг маш хүчтэй зөрчсөн мөртлөө дараа нь за болчлыг халнаа. Одоо хар арьс дэрэгдийнхаа эрхийг одоо сэргэнэ гэд явж ийснийг баг ягт маягаар одоо хилээд ч байгаа юм шиг. Хоржоонт. Тэр төлөө асуудал ус нэг хар өнгийн инээдэн тэргээ өгүүлэг дээр ч бас нэлээд гардаг тий. Гардаг. Ер нь бол одоо энэ гал болон төвшүүлдэг санаа л та тий. Гал болон төвч болохоор яг одоо Акийн гэр бүлийн удмынхны бас тухай. Тий. Тэгэд яг дараа нөгөө нэг бас ав хавраг дууссаны дараа бас нөгөө нэг мөнхийн амьд улирлууд энэ ой бол одоо тий одоо түрүүний чиний ярьжсэн нөгөө Sam Fathers-ыг тий одоо Акийн нөгөө эцэг жал хүүгийн эцэг хэмээн хүндлэгдэжсэн тий. Одоо хүн лимч нөгөө ихнэр мэхнэртэй болоод нэг тэр хэсэг нь тий одоо амрагтайгаа байх хугацаанд ч юм уу тэр нэг жижигхэн цаг хугацаанд л одоо мартна үхээс бусад үед бол хизээч тэр ухамсараарсан энэ одоо үнэн мөнхийн хувиршгүй энэ агуулга мөн чанар хизээч үгээс гарахгүй арилахгүй гэж байна шүү дээ тий. Тэгээд тэр үзэл санаагаа бас өвлүүлэн үлдээхийг хичээж байгаа юм. Одоо гэвчиг одоо зохиолын төгсөлд яг Sam Fathers-тай адилхан тийм ганцаардсан. Уг нь бол Sam Fathers-аас яг зохиолын төгсөлдөө хэлдэг тийм юу сурсан бүхнээ бүгдийг л өөр хүмүүстээ зааж өгдөг тэгтэй. Харамсалтай. Тийм байж бас чадаагүй юм шиг дуусгадаг нас. Энэ дээр гарч байгаа хүмүүсийн нөгөө нэг дүрийнх нь бас нэг эр хүний чанараас нь бас хоёлаа яриул тий. Тийм миний хувьд одоо эр хүмүүсийн дүр гэхээр яг их цаг хугацаа одоо орон зай ажиллаж байгаа дүрнтэй Sam Fathers, Bono Hagenbeck их гурвал болчиход байна л та. Аваг Макаслин гэд байгаа.
Макаслин бол тэр нэг боолчлалыг харсны дараах Америкийн бас юм хүндлэгэл газар эзэд юм. Генерал Компсон, хошууч Дэспен хоёр бол жинхэнэ цэргийн анчин эр хүмүүс байдаг тийм үү? Цэргийн хүмүүс байдаг. Тэр өөрсдийнх нь тэр анги өрөөдө хандж байгаа хандлага энтрээсэж нэвт харагдана. Тэр бол хоёулаа тэр иргэний дайны үед ялагдсан талд болцсон л да хоёулаа. Хоёулаа одоо ялагдсан харин байна. Гэхдээ одоо ялагдсан боловч одоо тэр хүмүүсийн тэр суур хүмүүжил байгаа байдал бусдад хандж байгаа хандлага энэ тэр бол тийм төвч шудраг. Тэгээ тэр чинь хинд бас нүүр өгөхгүйгээ мэдэн тэр хүмүүс чинь тийм ээ. Байгальтай байгальд хүндлэлтэй харьцаж байгаа хүмүүсийн 90 үе дуусгаад л тэр байгалийн өөрсгийнх нь оршихуйд аюул занал учраас тэр ирээр хүмүүсийн оршихуйч буцаад байглаасаа тусдаа ер нь бол байгаль устдаа л хүний оршихуй сайжраад байна гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Нэг шиглэлтэй хүн өөрөө байгалийн амьтаа учраас тийм бит. Тэгээ буцаад тэр нэг ёс суртахууны хувьд зохиолын төгсгөлийн буугаад ирж Мосе гэж хамгийн сүүлчийн өгүүлэлийг бол би маш их уярч уншдаг жишээ. Тэрэн дээр их өрөвдөлтэй боолчлыг халаад дуусахад шашин шүтэх хэрэгтэй болоод Америкийн одоо хар арьсанд бүгдээрээ христийн шашинд орж байгаа юм л та. Тэгээд ингээд өөрсдөө ингээд явдаг. Хэдий цагаан арьсантайгаа сүүлд одоо арьс өнгөний үзэл бүр алга болох үлдээ тусдаа сүмд явдаг байсан ч гэсэн ингээд сүмдээ яваа залбираад хуучин библи шин гэрээ тэр уншаад ингээд явж байхдаа тэр буугаад ирж Мосе гэдэг тэр дууг тэр маш тэр одоо самсгалын дуу тийм айгүйх дуулдаг. Гэтэл Мосес чинь өөрөө хуучин гэрээний ямар дүр юм бэ гэхээр Израилийн ард түмнийг нөгөө улаан тэнгисээр гатлуулад аваачаад нөгөө Египтэд боолчлогч байсан энэ буцаад чөлөөлөө төрс нутаг руу наваачаад замдаа тэр улаан тэнгисийг хоёр байгаад эрх чөлөөний гэтэл тэр хар арьстай хүмүүс өөрсдийнх нь уугуул шашин биш ч гэсэн альва ийм одоо зохиол гэж шинэ хаашаа юм одоо шашин тэр одоо гэрээнээс ингээд өөрсдөө ижил төстэй тийм зан чанарыг ингээд ижил төстэй явдлыг хараад тэрэндээ ингээд ийм хүмүүс боолчлогдоод ингээд их нутагт бурхан тэднэр давхарлаа одуулсан байна. Бурхан биднийг ч бас харж үзэх юм байна гэсэн ингэж байгаа нь бас нэг талаараа их өрөвдөлтэй. Тэгээ хүн альва юмнаас хүнийг хилдэг нь өөртөө ижил юм л хайж өгдөг гэдэг тэр бас үнэн баг. Тэрийг ч зохиолч бас их гоё. Тэр чинь ухаан санаа самуурчин тэмнийг жоохон хөгшин юм байхад зөвхөн тэр дууг л ингээд дуулаад ингээд тэр өөр зүрхэнд их орсон байна л да. Тэгэд Америкийн тэр хар арьснуудад боолчл ямар гүнзгий болмор үлдээсэн бэ гэдэг. Бас тэрийг давхар илэрхийлсэн боллоо гэж боддог. Тодорхой агуулж юм тий дотроо. Нөгөө талаар бас энэ номын орчуулгын талаар яриад бас үнэхээр аюурх бол үнэхээр одоо их сайхан буулгасан шүү дээ тий. Одоо өгөө туужи эхлэл бол тий одоо ингээд 11-р сарын хууч дарах манантай өглөө тий тэрл одоо бүтгэн өглөөг нэгт цоорайтах отооны газар өө дайс нохтын дуу сонсдно гэл тэр манантай өглөөг нэвтлэн цоорайтах нохтын дуу муу хэр ингээд бүр үнэхээр гоё уран яруу орж ирдэг шүлэгшил байдаг та тэр буг тэр гарч ирж байгаа харж байгаа хэсэг бол өстой нэр үнэхээр гайхалтай. Яг л өөрсдөө хүн нэг өөрөө очиад харж байгаа юм шиг болдог. Хаанаас ч ирээгүй зүгээр л тодрон тодосоор урд маань бий боллоо гэх тээ. Ингээ бийжэд гэрийг өөртөө хураан хуримтлуул цуглуулад тий. Тэгэхээр яг энийг ингээд нөгөө нэг түүнийгээ бас ойлгож бичиж байгаа тэрийгэ гаргаж ирж байгаа Волкнер өөр юм бас чадвар тэгээ дээр нь ялчгүй орчуулагч юм бас чадвар. Уран сайхан хэлээ бас сайхан эзэмссэн тий. Тэгээд энэ зохиолоо өөрөө аягүй сайн ойлгож л одоо унсны илрэл байна үстэй тэр бол. Тийм байх. Би ч одоо зохиол орчуулга энэ төр итгэх хүн болохоор сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ би бол одоо энэ зохиолтой аюур зан зохиолч энэ л орчуулгаар танилцаал ерөөсөө тэргүүл төсөөлж явдаг хүний хувьд л та. Фолкнер маань ийм гайхалтай бичсэн юм уу? Аюур занах юм гайхалтай болгож орчуулсан юм уу? Монгол хэл рүү тийм. Үнэхээр одоо зөвөрлөл, илэрхийлэл, дүрслэлийн хувьд энэ төр бол үнэхээр гайхалтай. За Волкнерийн өөр бусад ерөнхийдөө зохиолуудынх нь онцлог шинж бас юу байдаг бол уншиж ирсэн үү? Одоо шууган цухалтан армон нь бол одоо үгийн урлагийн одоо хамгийн одоо өнгөрсөн зууны үгийн урлагийн одоо бүр шедеврт тооцогдож байгаа шүү дээ Америкийн. Тэгээ энэ зохиолч нь өөрөө бас тийм юу
бас бичдэг байсан тий. Зөвхөн дотор хувцастаагаас зохиолоо бичдэг байсан санаанууд байна. За өөрөө гой жүжигчтэй хүүхнүүдтэй ч бас амарлаж явж исэн. Фолкнерийн хувьд Эрнест Хемингуайн зохиолын бас арга хэмээг би бол Эрнест Хемингуйд бас их дуртай. Тэгээ хоёулаа Америк зохиолчд гэхдээ Эрнест Хемингуй их богинохон өгүүлбэрээр бичдэг. Тэгээд үйл явдлуудыг жижиг жилиг үйл явдал дээр босгоод ингээд дүрсэл дээр босгоод явдаг бол. Тэгээ харилцан яриагаар босгоод явчихдаг. Тийм. Фолкнер бол эсэргээрээ тэр харилцан яриа бол орох үед орно. Одоо маш одоо юу гэмдэ одоо Монгол хар өөр хэлэх юм бол их уран яруу гэх юм. Дүрслэлийг сайтай бичдэг. Санагддгийг надад. Тэр шууган цухалдаа энэ тэр бэлэгдэл эдгээр энэ бэлэгдлийг гарцаагүй их сайн бодож олох юм л да. Бүтээлтэй нөгөө өвлөгч байгаа зүйлийнхээ санааг үнэхээр сайн шигдэг. Давхар уралдаг. Одоо магадгүй тэгж хэр том бэлэгдэл олж ирж дүрсэлж тэгэхэд тэрүүгээр дамжуулж хэр том асуулт асууж ийн гэдгээрээ бараг зохиол сонгодог зүгээр жирийн зохиолоо гэдэг нь баг ялгаатай байдаг юм шиг жишээ нь одоо Фолкнерийн баавга өвгөд энэ тууч дээр асуудаг энэ асуулт тийм ээ тэр Макасны тэр овог удмынхаа өнгөрсөн цаг хугацаанаас ичж байгаа тэр ёс суртахууны дороотл ялцарлаас ичж байгаа тэгээд буцаад өөрөө тийм шийдвэр гаргаж байгаа тэр асуулт бол энэ бүр тэр эртний грекийн жүжиг туйлсаас эхлээл байсан асуулт энэ хизээж алга болохгүй хүнд өнөөдөр 21-р зууны Монголд бас хүнээс асуугдчих байх асуулт байхгүй хуулийн одоо хуулийн хэм хэмжээнд ор юм уу ёс суртахууны хэм хэмжээнд ор амьдрах юм уу гэдэг асуулт өнөөдөр бид нар ямар их одоо энэ 10 жилийн хүүхдүүдийн дээрлэлт гадуурхалт бүлийн асуудалтай байна тийм ээ хоорондоо нийгэм маань ямар их эмзэг мэдрэмтгий ингээд хоорондоо их эвгүй нөхцөл байдалтай харилцаж байна. Гэтэл энэ болгоо өнөөдөр яг үндсэндээ энэ асуулттай философи хувьд агаар нэг. Нөгөө талаас бас нэг ийм анзаарэгдв чамд. Фолкнер ингээд яг асуулт юунуудаа л дундуур ингээд шургуулаа явж байгаа гэсэн. Дүгнэлтээ цаг үеэ айгуу сайн дүгндэг. Цаг үеийнхээ тэр нарийн асуудлыг маш сайн өөрөө тэгж дотроо оршоод задлан шинжилдэг зохиолч. Зохиолуудынх нь яг эцсийн үр дүндээ яг тэр төгсгөлийн эсгүүд одоо тэр ой мань талаар ч юм уу те бүх юунууд нь аюу маш сайн тийм дүгнэлттэй байгаад байдаг шүү дээ. Хариулттай. Тэндээ ямар нэгэн үзэл санаа те уншигч ирж олж авах боломжтой тийм асуултыг бас нуудаг. Яг сайн төлөвлөж бичсэн байна гэдгийг юугаар бодоод идэх юм гэхээр заавал энэ үйл явдлуудыг багтаана заавал ийм асуудлуудыг төвшүүлнэ гэдгээ зохиолч эхэлж төлөвлөчөөд дараа нь тэрнийг нэг үйл явдлаар ингэж холбож ütсэн юм болоо гэж би бодоод идэв. Яагаад тэгэхээр Айкийн яг насыг бодоод үзэхээр энэ үйл явдлууд хоорондоо цаг хугацааны жоох тохирохгүй байгаад идэг л да. Зарим үйл явдлууд нэг 10 жилийн зөрөө мөр хараад нэг 10 жилийн ч юм уу тийм зөрөө хараад идэг. Яг тооцоод бодоод үзвэл гэтэл зохиолч болохоор тэр яг энэ зохиолд бол үндсэндээ тэр 10 жилийн насны ингээд алдаа оноо гаргах бол санамсаргүйж гаргацсан юм биш угаасаа тэр тоогоогүй байна. Зүгээр заавал энэ үйл явдлын дараа энэ үйл явдал болно, энэ үйл явдлын дараа энэ үйл явдал. Тэгээд тэрүүгээрээ ингээд нэгцэн нэг том санаа босгож байгаа нь одоо энэ өөрийнх нь энэ улс үндэстний гэх юм уу тийм ээ тэр үзэл санаатай түүхтэй давхцаад тэр тунхагтад үзэл санааны баримталтыг тунхагт нийцэж байна л та. Тийм учраас үндэсний хэмжээнд хүртэл юм бахархалт. Одоо Америкт бол буугаад ирэх Мосе зохиол бол 10 жилд заавал унших хэрэгтэй. Сурагч байдаг. Энд чинь фолкын нэрэмж шагналтай тийм бас. Тэгэхээр тийм хэмжээнд очиж хүндлэгдсэн байна. Ер нь зүгээр одоо урлаг бол ингээд ангаах ухаан ингэж ярьдаг л та эмчнэр. Ангаах ухаан бол үнэнтэйгээ эвлэрхээс эхэлдэг гэж. Тэгээд юу гэдгийг би ийм өвчнөтэй би ийм одоо амьдралын хэм маяг зуршлуудаасаа болоод ч юм ийм удамшлын өвчин зүйлээсээ болоод ийм өвчнөтэй болсон. Одоо надад ийм өвчин байна гэдгийг тэр үнэнтэй эвлэрч чадахгүй бол цаашаа явж гэрлийг харагддаг. Тэгчээж цаашаа хүн дараагийн цаг хугацаанд ингээд юу хийх тодорхой болоод юм. Харин одоо урлаг бол төрөл бүрийн урлагууд байна тийм ээ. Урлаг бол үннээ илчилхээс эхэлдэг юм болоо гэж яг би одоо оюутан байхдаа энэ зохиолын тэрэг уншаад бол бодсон. Одоо энэ бол ерөөсөө өнөөдөр Америкт 100 үзэл сурталын номууд байгаа. 100 үзэл сурталын кинонууд байгаа.
Тэгэл Библийн хамгийн чухал нь бол бас илчлэлтийн юмнууд байгаа шүү дээ. Хуучин гэрэмэрээ гэл илүүтэй. Гэтэл одоо ялгаатай юм нь бол энэ бол тэр Америкийг одоо үнцэн инхний 12 мужи дараа нэг 12 мужи ингээл тийм тэр цагаан арьснуудыг ингээл өмөрвөл тэднийг ингээл үжил суртлын талаас ингэж багтанд дуулсан юм байхгүй. Энэ маш шудраг. Тэгээд ерөөсөө төс тас. Тэгээ мэдээж нөгөө нэг цаг хугацааны хувьд нөгөө зөрүүнүүд гэдэг энэ өөрөө нөгөө нэг метаармом. Тэгээ цаг хугацааны хувьд хаа хамаагүй ер нь холбдог шүү дээ. Тэ нэг явж ирсэн гівийн 70 жилийн хойно очсон ч байж их шиг. Тэр нь яг тэр метаармом гэдэг анх одоо үндсийн суурийн тавьж ирсэн. Тэгээ өөрөө бол би бол ямар нэг хэмжээгээр юм сонирхолтой уран зохиолын бүтэц одоо ингээ олон нийтлэг өөрөө их дуртай түнд их дуртай байсан гэж байна шүү дээ. Тэр гол зохиолын гол дүрэн тэр Айк гэдэг одоо Айсак гэдэг хүү. Тэгэл яг 70 настай тэгээд 10 наснаас 70 нас хүртэл 60 жилийн үйл явдал болж байна. Гэтэл тэр нэг 60 жилийн үйл явдал дээр л нэг Америкийн түүхийн нэг 100 жилийг шууд ингээл базаал. Яг тэнцвүүлэл оруулж ирсэн. Уг нь бол яг бодит үйл явдлын 100 жилийн үйл явдал байдаг. А гэхдээ тэр хүнд бол тэр хамаагүй. Яг нэг амьдралд багтаагаал тэрийг багтааж харуулах нь чухал учраас. Тэгэд Волкнер маань бас яг бүтлэлээр 1949 онд л Нобелийн шагнал хүртсэн. 49 онд Нобелийн шагнал хүртсэн. Тэгээ энэ ил бүтээл нь бол одоо яг одоо Америк хүний үүднээс ингээд харах юм бол угаасаач бахарахгүй харахгүй юм л. Тэгэд яг олон судлаачид бас юу санал нэгдэлтэй. Тэгээ maaхан ч бас ярьдаг л баг. Ерөнхийдөө нэг хүүрнэл зохиолын хэмжээнд ер нь Волкнерт тулж бичсэн. Тэгж одоо Волкнер шиг бичиж тойргож чадсан. За бүр давбал одоо бүр актер сайн л бах тийм бэжэж л ер нь нэг хүүрнэл зохиолч гэж өөрийгөө нэг нэрлэх дуудах боломжтой баг болдог гэж ярьдаг шүү дээ. Тэр дөрүүд энтрийн шийдэл бол янз л та. Одоо ингээд армонууд чинь ингээд метаармон гэдэг ингээд шууд гар. Тэгээд армонууд чинь нөө хуучин бахан баатарлаг үйл явдалтай ингээд л те туйсаасаа гэсэн л бүтээлүүд маш их явж байгаа л гинт Сервантасын Дон Кихот гэж нэг армон гарч ирж өөрчлөлт. Дараа нь ингээл Болгокоё Домасер Марита хоёр ч үт юм уу те Маркесийн 100 жилийн ганцаард л одоо тийм шийдрэализм. Тэгээд дунд нь бас ялтчгүй ингээд метаармон гэж одоо Волкнерийн бүтээлүүд зайлшгүй бас тийм нэг армоны өөрийн хөгжил гэдэг чинь урт удаа хугацаа те ингээд өдөр болгон ямар талхч хүн шиг тэгээд талх барин гэх биш те өдөр болгон ном бичнэ гэж байхгүй шүү дээ те тэртэй адилхан ингээд хөгжил нь бас шат шатандаа ингэж гарч хэдхэн армон тооцогдох те дэлхийд даяар уран зохиолд байгаа шүү дээ бас тэгвэл тэдгээрийн нэгэнд бол зайлшгүй бас Волкнер орж ирж байгаа те эхний тэр өвгөд гэт тэрийг яг уншихад би таасан ерөөсөө л зохиол шүү дээ тий. Нийлүүлээд ингээд роман болчиход байгаа болохоос үн тус тустай. Тий. Нийлүүлээд романы датад тийм цогц санаа гаргаж болсон уншиж өөртөө. Одоо өвгөд төөжийн тэр бууг бол одоо юу гэх юм. Фолкнер бичиж байгаа учраас тэр бууг яг дүр байгаа байхгүй тий. Хүнстэй тэр дүр ингээд тэр ингээд өөрөө амьдраа тэр чинь ухаансарт мөн чанартай ухаантай тэр жаалхуу тэр буугыг харах гэж ойд очиод байгаа мó бууг жаалхууг харах гэж тэр ойн цахад гарч ирээд байгаа мó эргэлзээд идэг. Тэгэхээр тэр өвгдөө зүгээр яг тэр өвгөд өгүүлгийг дангаар нь уншсан чинь маш гахалтай. Тэгээд араас нь баавгаа тэгээд зутгалаа авийн намар тэгээд буугаад ирэж мос зөвхөн буугаад ирэж мосис гэдэг тэр өгүүлгийг л дангаар нь уншаад тийм өрөвдөмөр. Тэр чи ерөөсөө нэг хар арьстай тэр нэг хүүгэл цаазлах болол тэгэл араас нь нэг имэн явж хөөцөлдөж байгаа. Тэг зээ хүүгээ ахаараас хөөцөлдөж байгаа тийм. Хар өнгийн инээд байна. За тэгээд тэр нэг ийм л явдал болсон юм да гэд тэр Сүхбаатар одоо орчуулсан эхний бас хэдэн өгүүлэг байгаа шүү дээ. Тэр бас их хоржоонтой тий. Тэгээ ийм л явдал болсон юм да ч одоо нөгөө хар арьстай ч оргож моргоод болдог штэ. Номер зэрэг над бүр айгу инээдтэй явдлууд болж байгаа штэ. Тэгээ тэр нь цаанаа бол одоо маш тийм эмгэтэлтэй үзэл санааг тэгээ өгөөдөж юм хоржонтойгоор бичиж гаргаж ирээд байна л да. Тэрийг бас зүгээр ч нэг ингээл нэг эмгэнэлтэй юм шиг биччихгүй. Тэгээ цаанаа нэг юм уур амьсгал нь цаанаа ингээд өгүүлж явна гэхээс наанаа бол нэг байгаа жирийн л нэг амьдрал юм шиг тэгж болоод. Тийм, Волкнерийн ерөнхийдөө за хамгийн сүүлийн асуулт гэж асуухад Волкнерийн ер нь энэ бүтээлүүдийн хамгийн одоо тэр гол сүнслэг амьд чанар нь ч юм уу эсвэл тэр уншигчийг өөртөө ингэж одоо маш ихээр татдаг.
тэг яг үнэхээр нэг нуу гэсэн сайхан зохиол уншихаас ингээл ярьдаг штэ. Тэнгүүт үнэхээр нэг ингээд цаанаасаа нуугаал ингээл гоё явдаг тий бүтээлүүд нь. Тэгээ тэр нэг уншигчийг тэгж татдаг тэр нэг шидлэг чанар нь яг юундаа байна гэж боддог бай. Яг би одоо их олон ном уншсан юм биш. Гэхдээ зүгээр Фолкнер дээр их бодоод Фолкнерийн одоо чинь нийлээд роман гэж үзэхэд энэ ерөөсөө нөгөө одоо мета романы онцлог л байна л да. Ерөөсөө тэр дунд нэг юм зүгээр хэсэг байдаг. Зохиолч нэг хэсэг ингээд өрнөж явж байгаа л нэг хэсэг намуухан болоод ингэж явдаг бол тийм хэсэг байхгүй. Ерөөсөө өгүүлбэр бүр дээр л дараагийн үйл явдал өрнөд ингээд явж байдаг учраас энэ тэгж уншихад хэцүү ч ном биш ер нь бол. Үйл явдалтай хөөцөлдөөд ингээд дуусах чинь. Гэхдээ Фолкнер бол нэг айхтар юм хүн юунаас уйддаг уу юунаас уйдахгүй байж байгаа дуусгадгүй гэдгийг бол их гэрхаа мэддэг хүмүүс юм шиг байна. Гэхдээ энэ бол их чадварлаг зохиолч юм л да. Тэгээд ерөөсөө хүнд тэр номноос уйдах тэр үйл явдлаас нэг гажаад буцаад гараад ирэх тийм боломж өгдөг. Үйл явдал ерөөсөө нэг үйл явдал төр дөрөв хүртэл ерөөсөө зүгээр суухгүй байгаа шүү дээ. Тэгээд дөрөвд нь хүртэл байнга хөдөлж яадаг. Хөдөлгөөнтэй тийм. Тийм учраас яг одоо бид нар залуучуудад энэ төр бол энэ номыг уншихад юу гэдгиймдээ CS2 тоглосон энэ хоёрыг уншсан хоёрын хооронд тийм ямар ч уйдах тийм ялгаа энэ гарахгүй. Тэгээ өөрөө бас тэр нэг одоо гэр бүлийн хүмүүжил эр хүний төлөвшил гэдээ яриад байдаг тий. Тэр зүйлийг бас өөрөө ийм номноос бараг суралцах боломжтой ч тий. Тэгэхээр өнөөдөр эр хүн ямар байх хэвтэй юм. Буун Хогенберг шиг хүн байхын тулд заавал ном унших тийм шаардлага байхгүй. Буун Хогенберг бол ер нь бол тэр авир бол ялгаагүй тэр нохоонд ч байгаа авир байхгүй. Хогенберг авир. Хинд ч л байгаа авир. Гэтэл Сэм Фадерс шиг тэр Айзек Макасон шиг тийм хэмжээний эр хүн бол төлөвшөхийн тулд хүнд гарцаагүй маш уужуу сэтгэл ямиг таньж мэдсэн цан чанар тийм юм хэрэгтэй. Мэдлэг боловсролтой тэр чигээр л тэр хоёрын одоо ном байж байгаа шүү дээ. Ном байгаа. Гэтэл одоо тэр баавгаг ерөөсөө айку тэр зохиол төр нэг өдөр ерөөсөө араас нь яваад харж чаддгүй. Хайгаал яадаг. Өөрөө төөрөлждөг тийм. Гэтэл одоо өөрөө төөрөн сүлдээ. Тэн дээр Сэм Фадерс бол ингэж хэлдэг. Чамаг тэр баавга бол чамаг бол чам дээр өөрөө ирнэ. Зүгээр баавга ирэхэд чи на буул илүүдэд байна да гэж хэлдэг. Тэгээ бууга үлдээгээд яваад мөчр байлаа. Тэг гэтэл тэр зэрлэг догшин баавга тэр 20 жил хинж агнаж чадаагүй тэр догшин өчнөө олон нохооных нь аминд хүрсэн. Тэр баавгыг харахын тулд тэр ойн цахад бууга орхиод зэвсэггүй дотгошоо орно гэдэг чинь тэр Буун Хогенбергийн очоод тэр баавганы нуруунд хотгоо зоохос хамаагүй илүү зориг зүрх гэтэл яг энэ талаар зохиол төр юу гэж хэлдэг вэ гэхээр буугч бай, баавгач бай, эр зөрөгтэй хүмүүс ч бай, холчгоруудаас л жирхэж явдаг юм. Тэгж хэлдэг. Холчгор хүмүүсээс л жирхэж явдаг. Тэгж жирхэж явдаг. Холчгор хүмүүсээс л айдаг юм шүү дээ гэж. Тэгэхээр яг нэг эр хүн гэвэл энэ зохиол төр бол тэр Сэм Фадерс Айзек хоёрлаа да тийм ээ. Сайхан тэгээд нэг яг гоё тийм зөриг зүрх, эр зөрөгтэй тий. Тэр нь тэгтээ тийм муухар эр зөрөг биш бас. Тийм ямиг ухаардаг, таньж ойлгосон. Ер нь л хөөж боломжтой бол тэр амтныг бас нэг өршөөвөл байгаа шүү. Тийм, өршөөх хаарлах. Сэм Фадерс Айзек хоёрт бол тэр баавгаг шууд буудаад унгаach боломжтой зөндөл байсан. За төв маань маш сайхан одоо шүлгүүд мэддэг үзэгчд бол одоо мэдж байгаа хтэй сайхан яруу найрагч тэгээд маш мундаг мэрэгчлээ эмч хүн гэд бас мэдж байгаа. Тэгээд сүүлийн үеийн одоо өөрийн уран бүтээл бас юу байна сонирхолвол тэг яг одоо ямар бүтээл дээр сууж ажиллаж байна. Ажлын хажуугаар мэдээж л нөгөө хүний бичдэг юу хөтлөмч бас яма төрөвчлээ байх те. Тийм тэгээд яг сэхэн юмч болохоор бас бичих зав заяа хавархан гарч байна. Гэхдээ нэг шүлгийн ном тэгээд нэг тууж хоёр бэлтэж байгаа. Тэгээд бас тууж хараахан яг санаандаа хүртлээс бүрэнгүүч дуусгаж чадахгүй байна л да. Тийм одоо нэг ийм юм шиг зохиол бичиж хэвсгээс хүний дотор нэг өөр нэг хүсэл үүдэх шүү дээ. Тэрэндээ ингээд бас тааруулах гэдэг бас хичээгээд тэгэл дахин бас юу үргэлжилсэн хөөрнөл зохиол бичнэ гэдэг бас их хөдөлмөр юм байна. Тэгээд их тооцоотой бичих хэрэгтэй юм байна гэдгийг л сайн ойлгож байна. Тэгээд миний нэг тууж бол одоо бас тийм олон үйл явдал энэ төр байхгүй. Янз бүрийн хачир энэ төр байхгүй. Зүгээр нэг сэхэний тасагт нэг өрнөдийг өнгөрч байгаа нэг 14 хоногийн үйл явдлыг л харуулсан. Тийм тууж байгаа. Гэхдээ дөрүүдийн хувьд бол бас дарааны өвгөчийг ингээд бас хөгжүүлээд явж болох юм байна гэж тооцоод гэж бичиж байгаа.
Ерөнхийдөө бас хэний сая нэг 14 хоногийн үйл явдлыг тасаг гэдэг ч тийм. Тэгээ мэдээж яг ийм эрчимт тий эмчилгээ сэхээ гэдэг бол одоо яг тэр нэг амьдрал өхлийн хүний тий зааг дээрх бас одоо маш хэцүү ажил байгаа шүү дээ. Тэгээ одоо онцгой байдлын тэр нэг усан доороос уцалцсан хүмүүсийн цогцос гаргаж ирэх ч юм уу тий ийм юмнуудтай ер нь л нэлээд адилхан эмч цагдаа гэл юмнууд ч бас маш тийм хүний одоо ирж буцахын тэр яг зааг дээр нь тэгээд даварч чадахгүй яаж чадахгүй өвчнч гэж байгаа шүү дээ одоо тий хүний одоо тэр мэдлэг боловсрал дээр нь одоо тэр технологи юу ч гэсэн хүчгүүдэх одоо тийм тохиолдлууд ч байна. Тэгээд энэ ажлын бас тэр орон зай нөхцөл байдал бас бүтээлүүдэд нэлээд тусаж байна уу? Тийм туслах яг одоо баг тэрнээсээ гарч чадахгүй шүү дээ. Тэрэн дотор л бичих гээд ер нь эрчим тэмцлэгээний эмч байх бол бусад эмч өөр төрлийн эмч байхаас жоохон өөр. Одоо эрчим тэмцлэгээний эмчийн нэг гоё юм нь одоо утга зохиол энтертэй хүнийг ойртуулдаг гоё юм. Хүний маш олон төрлийн сэтгэлүүдлийг хардаг. Заарын шин сэтгэл зүй тий. Гэтэл одоо үхлийг хүлээж авахад хүн 10 хүн үхлийг 10 өөр янзаар л хүлээж авна шүү дээ. Эдгэрлийг 10 өөр янзаар хүлээж авна. Тэгээ оншийг 10 өөр янзаар хүлээж авна. Тэр болгоныг бас хараад суугаад тэг хүмүүстэй харьцаад бүгднгийнх нь учрыг олно. Ямар нэгэн байдлаар тэр хүн одоо юу гэдэг өвчтөнтэй ч юм уу гэртээ ерөөсөө ойлголцохгүй өнгөрч болохгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар л ойлголцоод нэг талд байх хэрэгтэй. Одоо гар барих хэрэгтэй, хамтлаг болох хэрэгтэй. Тийм учраас хүмүүстэйс ярилцаж сурч байна. Тэгээ тэр маань бас зохиол бүтээлт маань сайн нөлөөлөх байхаа гэж найддаг. Одоо яг тийгээд ингээд аварч чадахгүй байх тохиол гарлаа гэхэд тэр гэр бүлд нь бас мэдэгдэн гэдэг яг тэр үе бол бас нэлээд хүнд байх та. Тийм. Хацлын үе одоо зохиол бичгтээ их төстэй юм байна гэж би ойлгодог болсон. Одоо зохиол бол ямар зохиол санаагаа би ийм санаатай зохиол бичсэн гэж шууд хэлэхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан одоо яриаг их алсаас эхлээд тойруулаад айж ухаан ортуулаад ингэж явж тэгээд хүмүүсийн сэтгэл хөдлөл сэтгэл санаа энтрийг сайн харж бэлтжиж тэрэнд хэлдэг. Цаг хожиж өгнө гэж ярьдаг. Монголчууд цаг хожих гэж ярьдаг тийм. Тэгжиж хэлдэг. Тэгэхээр уран зохиол ер нь бүх урлаг бол эцсийн дүндээ яг тийм. Зохиол ихнэн дүр хөгжин тэгж явсараад яг санаа бол дандаа эцэстэй гэдэг шүү дээ тийм. Дүрийг босгоно гэдэг. Гэхдээ ерөнхийдөө юу одоо дүрсэлсэндээ биш илүүтэй юуг өгүүлснээр үнцэнтэй болж үлддэг тийм. Өгүүлсэн гэдэг л их чухал. Ер нь уран зохиолыг за эсвэл уран зохиолыг ч явах уу зүгээр ер нь өөрөө яг ямар номыг илүүтэй түлхөө бас уншиж таашахыг зордгоо тэгээд бус нь бас ямархуу номыг илүүтэй бас уншдаг байгаасай манай одоо үеийн залуучууд ч юм уу тэгж хүсдэг бай. За уран зохиолын ном хүрнэл зохиолууд бол мэдээж маш их унших хэрэгтэй олцсон. Ингэж надаа Төв аймагт би 10 жилээ төгссөн. Тэгээд Төв аймгийн хүмүүс залбир сургуулийн өндөр инх туяа гэдэг монгол хэлний багш хичээл заадаг ш тэр хүн ингэж хэлдэг. Чиний аав ээжийн амьдрал чамд хангалттай санагддаг уу? Чи ингэж яг аав ээж шиг ингэж яг амьдралаар амьдрчвал чи сэтгэл хангалуун бах уу? Яг вэ одоо хүн бол ингэж яг аав ээж шиг амьдрал хангалттай санагдвал амьдрч бол. Одоо юу гэдгийг ээж нь нэг юмч бол чирж байгаа л нэг юмч болох. Аав нэг малчин бол чирж явж байгаад нэг хэдэн бол таслаад өгнө л дөө. Тэр хангалттай санагддаг бол зүгээр ном энэ уншихгүй байж болно. Би энэ амьдралыг гарцаагүй өөрчлөх ёстой гэж хэрэг бодож л байх юм бол тэгэл тэр мөчөөсөө ном унших хэрэгтэй гэж хэлж ирсэн. Би бас яг тэгж боддог. Хүн төрөл бүрийн ном унших хэрэгтэй. Уран зохиолын ном бол хүнд ерөөсөө үнэхээр сонгодог ном бол хүний амьдралыг тэр чигээр нь өөрчлөх зөндөө олон асуултууд. Одоо энэ ном хэд өнөөдөр хүнд тийм асуулт өгч шít хууль уу, ёс суртах уу гэдэг. Тийм асуулт хүнд өгнө. За яах вэ ном бол ямар ч хэснийг бодох юмтай л болтой. За бүр тарах ном бас жоох хэцүүхтэй. Тийм ном барагтай л. Тийм хэцүүлтэй бас. Чи уран зохиолын одоо яг энэ бавгай туужийн тэр ахуй орчин нөхцөл рүү тий орлоогоо бодъё л доо тий зохиол дотор. Тэгээ орлоогоо бодоход хөгшин бэний анд явах байсан уу? Хөгшин бэний анд уу? Би зүгээр харах гэж л явах байсан. Тэрнээс бол буу мөрлөхгүй. Би ерөөсөө өөрийгөө угаасаа тэрийг буутахгүй гэдгийг угаасаа. Буудах боломж байсан ч буутахгүй гэдгийг мэдчихэв. Сайн мэдэж байна гэ тий. Тэгээд тэр түрүүний тэр номны асуулт төр бас одоо монголчууд маань нуус тавьж байгаа.
Уншаасан манай нуус товч бол ерөөсөө хэрвээ ойлгож тэр текстийг ойлгож цаадах санааг нь ойлгож чадах юм бол дэлхийн улс төр геополитик үндэстэй хоорондын харилцаа тэгээд гэр бүлийн хоорондын харилцаа ерөөсөө тэр дунд дуртаагүй өнгөрсөн юу ч байхгүй. Тэсээ ойлголт нуус товчиг уншиг болгонд л нэг шинэ юм ойлгодог болсон. Одоо бас дэлхийн геополитик бас жоохон тийм хүн байна те энэ тэнд даймалтай мөргөлдөөн те. Тэгээд Чингис хаан Тэмүүжний бүртүжинг мэрэгдүүд булаагаад аваад явсны дараа би хүүхд тогтоо уншихтаа тэгээд Чингис хаан Жамуух руу илчилгээгээд тэгээд Тойрол хаан руу илчилгээгээл ингээл 3 хүний конфедeraц үүсгээл тэгэл гинт очивол мэрэгдүүдийг ингээл цөм зохиол ингээл ялчиж байгаа юм шиг их өнгөц бодож ойлгосон. Одоо би зүгээр ингээд бас жоохон тодорхой хэмжээнд нас явж ийн тийм ээ бодоод тэр тал нутагт мэдээлэл хаашаал дамжих тэр газар тэр мэрэгдүүд яагаад ямар бэлтгэлгүй байсан юм бол гэж бодод. Тэр хаа байсан тэндээс хүмүүс ирээд нийлээд давшаад ирж хахад тэгэл орондоо унтж яг тэр чинь нуус төвчөнд дэрэг чинь орондоо унтж байхад нь бариад авсан. Үүр ирээч тийм. Тэгэхээр тэр тэнд одоо юу гэдгийг би ингээд бодохдоо гэтэл бүртүүжин чинь зүгээр нэг хүний хатам ш. Тэр чинь аав нь бас хонгороод огны том язгууртан хүн тийм. Тэгэхээр тагнуулын үйл ажиллагааг маш сайн хийгээд ерөнхийдөө тэр мэрэгдийг тайвшруулах барих ажлыг ер нь дайс хийсэн тэр зүгээрс нэг сэцэн солтой хүн байх. Ер нь хийсэн байж магадгүй гэж боддог. Тэр хүн бол өөрийнх нь охин мэрэгдэд онцлогдоод явцныг мэдчихэж байгаа шүү дээ. Араас нь магадгүй хэлж явал за миний охин танад онцлогдоод очсон байна. Хэрвээ язгуур угсаатай хүнд өгвөл би одоо чиний хадмаа боллоо ч гэдэг ингээд тайвшруулаад ингээд тэр юмыг уйж яагаад тэгээд үндсэндээ тэр байлдаж ижлэх буцаагаад авах нөхцөл боломжийг бүрдүүлэх тэр мэдээллээр хангасан байж магадгүй. Жамуух Тэмүүжин хоёрын ирэхтэй. Тийм тэгэхээр одоогийн ингээд улс хоорондын харилцааг хараад ямар улс мэдээллээр хангаж ийн энэ төргээд бодоход ер нь бол бид нар их бас ямиг өнгөц бас дүгндэг байсан юм байна да гэж боддог. Тэгж харагдаж байна. За мэдээч хоёлоо одоо нуус төвчөө ярил дахиад бас энэ бүтэн подкаст болох байх. Тэгээд ямар ч гэсэн Волк нэрийнхээ ард бас хоёлаа бас актер гарч чадах уугүй юу болж дуусч байгаа шүү дээ. Энд ч одоо тэгээд цаашаа угсаа ухаан ярил маш олон зүйлийг ярьж болно тий. Тэгээд за ямар ч хэлсэн тэгээд төө бямсүрэндээ ирж подкастт маань оролцсонд тэгээ ийм сайхан үзэл бодлоо хуваалцаж уншсан номоос манай үсгчдэд сонирхолтойгоо ярьж хөрнүүлж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд маагс бас нөгөө үндэсний тойм гэд сэтгүүл гардаг мэдэх бах тий. Тэгээд тойм сэтгүүлийн бас сүүлийн дугааруудаас баярлаа гэд. За баярлаа. Ярьж байна. Уншаарай гэд. Өөрч оролцуулсан Алтайг ахта баярлаа. Уран бүтээлэн өндрөө холтгоо гэж өрөөё. За өнөөдөр бид Уильям Волкнер хэмээх Америкийн сонгодог зохиолчийн буугаад ирээч Мосе хэмээх одоо сонгодог метал армоныг бас онцолж ярилцлаа. За тэгээд энэ армоны үнцэн үзэл санаа яг юунд байсныг манай зочин маань бас маш сайхан тайлбарлаад өгсөн болохоор за дахин олон зүйл нурших хэрэггүй байх гэж бодож байна. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.